Монгол орныхоо 408 зохист ажиллаж амьдарч байгаа эрхэм үзэгч та бүхнийхээ энэ өдрийн төмөн амгалан айлтган мэдчлээ. Монголын үндэсний малчин телевиз, үндэсний ус соёлоо дээдлэгч Дидиш компанитай хамтран хүргэдэг Эрдэнэ туяачид Эрэмгийн хөлгөө цуврал нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Анхаарлаа хандуулан таалан сонирхно уу хэмээн урьж байна. Үндэсний ус соёлыг дээдлэгч Дидиш. За манай энэ удаагийн зочин Дундгуй аймгийн Хул сумын угуул Монгол улсын хамгийн залуу манлай уяач, Монгол улсын 70 удаагийн шилдэг уяач, баяр сайхны лав хачир өргөдөн оролцож байгаа. Магадгүй үзэгч та бүхний хүсэн хүлээж байсан зочдын нэг болов хэмээн таамаглаж байна. За эрхэм зочиндаа энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Ярилцлага одоо ардын хувьсгалын төвхт 101 жилийн баяр наадмын дурсамжаас эхлэе гэж бодож байна. Тэгэхээр таны хувьд бас өнөө жилийн баяр наадмад одтой сайхан наадаж 3 төрөв 2 төрөв 4 арь хүрсэн баг. 2 4 6 арь хүрсэн. 8 арь төрөв нэмжлээ. За тэгээд энэ жилийн баяр наадмуудын талаар ер нь ямар хөө бодол санаатай байна вэ? Та бүхний хүсэн хүлээжсэн одоо наадмууд болж чадсан болов энэ талаар бас өөрийнхөө үзэл бодлоос хуваалцаач. За тэгэлгүй байх. Энэ жил одоо ардын хувьсгалын 101 жил. Одоо бас дахиж давтагдахгүй гэсэн 2 том тохиолсон сайхан жил байлаа. Тэгээд бас сүүлийн 2-3 жил чинь бас корона гэдэг наадмууд сайн болохгүй байсан. Тэгээд энэ жил сайхан наадмууд болоод өргөндлөгээ сайхан зүйтэй сайхан наадам боллоо. Ардын хувьсгалын 100 жилийн баяр наадам магадгүй өнгөрсөн жил одоо төрийн наадам хийгээгүй гэдэг утгаараа уяачдын хувьд хүлээлт өндөр юм наадам байсан ба. За гаргасан шийдвэр дүрм журмын тухайд ер нь мөрдсөн одоо өнөө жилийн улсын баяр наадмын тухай ер нь яг та бүхэн уяач та бүхний хүсэн хүлээжсэн та бүхний хөдөлмөр зүтгэлийг урд өмнө одоо үнэн бодтоор гаргаж чадхуйц тийм наадам болж чадсан болов ер нь энэ талаар ямар бодолтой байгаа вэ? Гэхдээ яг одоо сүүлийн үед ч одоо нэрлэлц Монголын талаар л байгаа. Яаж ч тэгээд одоо уяачдын 7 дугаар их хурал оролдоод сэрвэн өндрөө барайл оролтыг гэсэн. Ер нь энэ ч бас нэг талдаа эрүүл маргаан бас арай зэгцтэй. Ингээ уралдсан бас амар юм уу та. Одоо яг сэрвэнийхээ өндөрт таарж байгаа над дууралтаад ингээ явж байгаа нь бол бас дагуул юм шиг шүү дээ. Тэгээ бас яг нэг Монгол морой уйдаг усууд бас хэцүү л. Хоёр талтай л байгаа. Тэгээд яаж тэгээд шийдгийг арах наадмууд одоо тэгээд. Ямар ч шийдвэр гаргасан баримтлалтай болж байгаа нь л одоо давуу тал юм байна. Тийм сэрвэнийх өндөр байрал уралдаж байгаа л арай дээр юм болоо таа л гэж бодож шүү дээ. За манлай хувьд энэ жил одоо ер нь 9 наснд хичнээн морь үе сойсон болоо. За Хүннүү халтар маань найргийн 5 турталсан. Дон сөргийн манлай азаргын уралдаан. Бусад наснууд ер нь яаж тогсон бэ? Бусд нь тэгэл нэг 10 гаргаад л орох. Тэгэл дундуур сайхан тагсан та. Энэ жил бас нэлээд морьд уйсаа тэгээд 100-аад морьдтой байсан тэгээд. Улсын наадмын ард их урд уралдаа тэгээд нутгийн хойд очиж уралдаад. Тэгээд ирсэн. Дундгуй энэ жил зуршлах сайхан байсан уу? Дундгуй хойдолтой зундалтаа сайхан баруун урталтаа. Гантай гаж гэдэг хэцүү. Нааталтаа сайхан л. Танайхан ч нэр нь 100 сайхан болчвол бас улсын наадам дээрээ бүжгнүүлдэг аймагуудын нэг шүү дээ тий. Сүүлийн үед ч одоо би ч одоо гэрээ цагаар 3 жил болж шүү дээ. Хотор нүүдлийг л одоо ингээл байнга л хотор нүүдэлтэй л байгаа. Нутаг одоо ерөөсөө гантай гаж гэдэг. Энэ жил тэгтээ яг аймаг баруун урталтаа л гантай өсөхөөс бусдаар бол сайхан байлаа шүү дээ. Ямар ч нутгийн олсууд ямар ч нутагт очоод сайхан зам боллоо. Нутгийн баяр наадам нутагт болсон одоо говийн бүсийн хурд уралдаанд бол манлай уяач бол аргагүй бас ааг бараа харуулж энэ цагийн бас ямархан уяач ямархан эренбитэй уяач вэ гэдгийг харуулж бас одтой сайхан надад би говийн бүсийн уралдааны хоол бол илүү сайхан дэлгэрэнгээр ярих байх гэж бодож байна. Тэгээ говийн бүст нутгийн хойд сайхан очоод 2 төрөв 5 оргийг үрдсэн. Бас 10 дотроос нэлээд хэдэн морь тагсан. Тэгээ огшин морь төрүүлгсэн таньжилт. Хэрэг сайхан. Байрчаа алдсан төрүүллээ гэдэг мэдээ бол хурдан морь сонирхчдын хувьд их баяртай сайхан мэдээ байсан байх гэж бодож байна. Миний хувьд ч гэсэндээ Хүсгэл аймагт болсон хангам бүсийн уралдааныг сурвалж илж байсан. Тухайд нөгөө орон нутгийн одоо бүсийн уралдаануудын мэдээ авч хагаад говийн бүсийн мэдээ, их насны мэдээ авах бол их сайхан байсан. Яа станд одоо хувийн зүгээс алдсан морь дайчаа Монгол төмний бархал тэр сайхан хөлийг дахин одоо төрүүлгсэн одоо хувийн зүгээс бид үзэгчдийн хамаас дахин баяр хүргэе. За баярлалаа. Говийн бүсийн уралдаанд одоо хэрвээ би андуураг бол 4 дахь төрөөгөө хүртэж байгаа. Тэгжээ. И чинь нэг халзан орчин 11 оны унаг
12 оны дааг. Тэгээд дааг ер нь гологдоод л үлдсээд бол та. Тэг үеийнх нь бас гайгүй төрөө олон адуунууд бас улс усаар харигдсан шүү дээ. Баавар гэд миний өөр азамнаа гогогийн хөрмөр идэр чинь дандаа нэсцүүд мөрдөл. Би шүдлэнгээс нэх хүсүүлэл уйсан юм алзмаар. Тэгээ шүдлэндээс 3 сумын ойд бас харигддаг төрүүлсэн юм яа. Хязгаал үрэ ханаа төрөд бол ихтэй болоогүй маа. Улсад тийш нэг морь заалан 50 үйлжлээсэн баг. Тэгээ соёл үрэл өвлөөс нөхсүүлээд ер нь хурдан байсан доо. Шиний нэгэнд байнууд суман дээр бас наадан төрүүлэл эхэлчихсэн. Тэгээд улсынхаа нааданд ирээд айргийн дөрөвтэй өгчээсэн. Тэгээд говьшангад очиж амаа үзүүлээд холбооны 20 жилүүд дахиад амаа үзүүлчихсэн. Тэгэл авчигмөр гоё өмс төрүүлээд 7 настай мөр өнжөөгөөд манайхаас 7 настай мөр нэг уяад байдаггүй тэгээд өнжөөжсэн. Тэгээ 8 настай мөр улсад ирж 3-аар дахихгүй шээсэн да 18 онд. Тэгээд данзаа авчаад очиж төрүүлээд гоё өмст тэгж 2 дахь төрүүлж байгаа. Тэгээ 9 настай мөр улсад 7, их хурдад 7. Говьшангад очиж төрүүлжсэн. 10 настай мөр улсад 10 бага. Тэгээ 10-т орж ирсэн. 11 настай зүүн бүст 14 5-аар ороод. Энэ жил 12 настай мороо тэгээд нутгийнхаа нэг сайхан төрүүлсэн. Улсад борцсон уу? Улсад морцсон. Улсад 15 шитэй. Яг уу яг ингээд нөгөө Монгол гээд ярих юм бол миний алзмаар бас сүүлийн юмсан нэлээд хэдэн жил улсад орох хэмжээний бас төрүүлэх хэмжээний бас уралдсан байт юм байна л. Тэгтээ яг одоо цаг үеийн юм ч. Энэ жил яг сайхан нутгийнхаа ойд төрүүлгэсэнд их баяртай байх шүү дээ. Өөрхийн бас 12 хүрчихэж байгаа юм шүү дээ. Одоо ер нь энэ их нас азрах дээд наслал гээд бид яриад байгаа боловч дээд нас нь төрүүлж яригдж байгаа амжилт үзүүлж байгаа адуунуудыг харахаар ер нь хавчиг за тэгээл долоотой голтол байгаад шин. Тэгэхээр ер нь бол энэ нас амжилт гаргаж байгаа адуунуудын нас бол их залуу удаж байгаа юм болов гэж анзаардаг. Ер нь хараад ахад чинь улсын нааданд ер нь давтаж орох нь их ховор болчиход шүү дээ тий. Ер нь залуу урахад л биш бас 16 настай азар бас олон арид төрүүлж лээсэн. Тэг яг алзамөр ямар ч байсан. Нэг 15 6 хүртэл уралдан л гэж бодож байгаа шүү дээ. Одоо бол хөл гартаас эвгүй. Ямар ч асуудалгүй би ганц тоглож үзээгүй дээ барай. Та сая ингэ ярьж шít. Одоо ер нь ингэж нөгөө олон жил одоо давтаж оролцдог одоо бол цөөхөн болж байгаа. Энэ юутай холбоотой юм бэ? Та өөрөө яг энэ цаг үед морь уяад амжилт гаргаж байгаа юм чинь. Яагаад морьдууд тэгж өмнөх жилүүдийн шиг олон жил тогтмол амжилтаа уралдаж чадахгүй байна? Одоо тэгэл энэ эрлийн цэвэрлэлийн задуу бол арай бас Монгол адуугууд бол арай л хэврэг шүү дээ тий. Тэгэл ер нь хөл гарны асуудлаас ихсүүлээд л тэгэл тийм л гэдэг бас. Тэгтээ ч бас тэгэл амжилт гаргаа явж байгаа одоо луу алтар идэрч одоо тэгэл насаараа л уралдлаа шүү дээ тий. Адууны онцлог байдаг. Тэгэл бас жилийн үйл байдаг хөх тоо тэгэхэд бас бишгүй сайхан амжилт гаргаа явж байгаа мөр зөндөл байлгүй л яг. Гэтэ ер нь бас харьцангуй Монгол адуугууд бол жоохон цустай адуу бол бас олон жилийн уяа давтамж таах нь бас арай бага болцсон юм шиг байна. Одоо тань энэ ер нь бол сүүл тэгэхээр одоо наадмууд бол одоо цустай буюу бидний харууд бол сонгомол релиз адуунуудыг уралдаж байна л гэсэн үг байна шүү дээ. Тэгээ ер нь тэгээд цагийн тийм орчин үеийн болчлоо доо тийм. Монгол адуу үйдүүн барах байхгүй болж байгаа шүү дээ. Гэхдээ та тэр хүмүүст бас урам зориг үлээлээд боломж вэ шүү. Сайн Монгол адуу бол уралдаж чаддаг юм байна гэдгийг бас өнөө жилийн уралдаанаараа ч гэсэн батлан харуулж байгаа. Тэгэлгүй баг. Тэгээ ер нь Монгол адуугаа хязгаарч хайж болохгүй л хэдэлтэй тий. Би бол одоо ер нь миний үржүүлэгч хоёр тустай. Монголоор нь ер нь давмгаа үржүүлдэг. Монгол адууныхаа энийг бол алдахгүй юмсэл гэж явдаг шүү дээ. Яг релиз цэвэр азаргандгүй тавиад тусад нь үржүүлэх хийгээл бас явжлаа. Тэгээ ямар ч ус Монгол адуугаа хэри Монгол адуу хөлөөр нь хайж болохгүй гэдэг дээр л бат зүртэй байдаг шүү дээ. Энэ дайчин халдсан одоо яг энэ цаг үед одоо их насанд ингээ халдаад уралдаж байгаа мордууд мэдээж одоо нөгөө цус арай өндөртэй төрөлхийн хурдлах чадвар сайтай энэ л адуунууд байгаа шүү дээ. Хөл өнгөнтэй. Тэгэхээр ийм адуунуудтай
жил болгон одоо жишээлбэл 7 талын өнжсөнийг статвал жил болгон уралдаж байгаа. За тэгэл дээдлэл нэг 15 түүнээс урагшаа тавьж байгаа шүү. Тэгэхээр энэ хэмжээнд уралдуулаад хөл гар бүтэн байхын тулд одоо та ямар арга хэрэглэж ямар арга барилаар үйдэг юм бэ? Энэ талаараа сайхан дэлгэрэнгүй яриад. Тэвний алзуурч одоо соёлонгоос ихсүүлэл энэ улс бүсийн нааданд уралдаад эхэлсэн. Яг л ид гарч л тахиж явахт нь л бас нэлээ задвал бас хамт гараад ирсэн. Яг л бас нас чацуутаад өнөд зөндөө гараад ирсэн байсан. Яг хоо сайхан дордоод би мөрөө бас уулгаараа авч гомсон гэл нэг алсаа сайхан эдлэгийг нэгээд л сайн л уяхын төлөөл зүтгэдэг үчтий. Тэгэл яг хоо эн чин одоо 10 гараад залуудаа эн чин 8 нас 7-6-тай говь төрүүлээд 7-той өнжөө 8 настай мөр эдгэрхэ хацаад усад гурвлуулсан шүү дээ. Тэр үед эдгээр бол миний халзамар ер нь морьерхэд нэг 100 дотор гараал явчихдаг. Тэгээд нэг 2-3 км бол нэг 40-50 руу ороод ирвэл тэгээд ер нь цагаан хөтөл дээр нь тархин моринд ирчдэг байсан. Тэгээд 8 настай тэгээд харагдаж байсан. Тэгээд тэрнээс хойш одоо хамт ажил хийдэг морьдонч бас цусны өндөр болоод ирсэн. Тэгээ бас нэг жоохон зориг зүрхэн зүрхэд юм уу. Тэгээд ер нь сүүлийн одоо энэ улсын наадмуудыг бас өнжихгүй уралдуулж үзлээ. Тэгээд ер нь одоо бол тэгэл эргээл ер нь нэлээ хойгуур штэ. Тэгэл өөр тань би хаана халаад л морьд нэг сайхан цувсны ар дээр л одоо явах ёстой гэсэн шившгэл тэгэл тэр цагаан хөтлийн уруу дээр ч л тэгэл 20-30 дээрээс л урагшилж байгаа болтой байд штэ. Тэгэхээр бол одоо ноёрлыз цус өндөр морьд нь олон болсон болохоор жоохон зориг зүрхэн жоохон мохож байгаа. Ажил хийхдээ ч гэсэн тэр хойно л үлдчихдэг шүү дээ. Энэ яаж явах юм бэ гэсэн л юм үлддэг шүү дээ. Тэгээд энэ жил дээр говийн бүсийг харж байхад бас л тэр доороос шүү дээ. Полигон дээгүүр ирж ижил үзүүрийн морин дээрс нийлж байгаа шүү дээ. Тийм л болчдгийм байх лээ. Тэгээд яах вэ? Бас нэг буруу уйчихгүй байгаа болоод ингээл дэд зэрэгтэй тавих гээд байгаа хөө. Тэгээд уг мал нь өөрөө биер жижигхэн тэгээ хөнгөндөө сайхан ястай. Бүх юм нэг шийгүү арай бас нэг өөр торцсон болоод л бас гарын айдаага яваад байгаа хөө тоо. Тэгээ төрөлх юм хэдийгээр одоо яг тэр одоо адуунууд нэг олон тийм цусандар адуунуудтай уралдаад зүрх зэрэг уурж байгаа юм шиг боловч төрөлхийн одоо уралдах хөвгөлтэй байна л гэсэн үг. Тий. Тэгэл ерөөсөө нэг л гүйц төлсөл гарч байгаа бол би явах ёстой гэсэн юм шиг л явж идэв шүү дээ. Тэгээ би энэ жил бас урд очоо төрүүлчин чинээ санаагүй. Гэхдээ яг ба сайн уралдах нь уралдах л баг. Тэгээ энэ зүүн бүс чинь бас өндөр байтай. Тэгээ та Монгол уралдана гэх тээ. Тэгээ бас нэг дотор бодолч бас нэг тийшээ санаатай бас найз нөхдөд зөвлөд их хур дээрс шууд зүүн чинь аваа явуул гэдлээс. Тэгээд одоо нутгийн том ой болж байгаа ч бас болохгүй л хөө. Тэгээ нутагтаа аваач сайхан төрүүлсэн. Ер нь юм одоо юу гэдэм дэ өмнөхүүдээсээ ер нь одоо орой богсон гэдэг юм уу? За би жоохон халгаж байгаа мэдрэмжүүд бол гарах уу? Мориндоо бол ерөөсөө хараас ландчгүй шүү дээ хөрхи. Залуудаа бол тэгэд чинь тэгэл ерөөсөө юутэй л хамаагүй гараад явдаг л мөр. Ерөөсөө тэр соёлон байх чи ерөөсөө төхөөрж унаад л тэр тархины үрийнүүд гараад явдаг. Авчиг морч гэсэн тийм л байсан тэгээд. 8-тай морь усад бол зүгээр ерөөсөө төхөөрж унаад л 40-50 дотор гараад л явж гараад. Одоо бол хэцүү шүү дээ хөрхи. Тэр хойно л үлдээ шүү. Би бол энэ жил цагаан хөтөл дээр харж ийсэн 100 дотор л байхгүйсэн морь шүү дээ. Тэгээд за тэр хоол явал хүүхдэн татсан байлгүй. Тэгээд ирээд сурхай таарчсан чи 15 тэр милийн ширүүн шүү те. Яа ингээд тоолоод үзэх юм бол Монгол морь бас ихний 15 дотор байхгүй шүү. Ер нь яг миний алзамаар яг Монгол уралдаж байсан бол бас нэлээ олоо харагддаг төрөлнтэй. Цагаа олж төрөөгөл баг. Тийм. Та тэгээд хэдийгээр тийм зориг зүрхэн хүчэндээ ч гэсэн тэгэл одоо нөгөө ажил нь илүү байх үднээс нь тусдаа адуунуудтай гэдэг юм уу сомол морьдуудтай уралдуулчихдаг юм. Эсвэл бас нөгөө урам зоригийн сэргээх үүднээр одоо илүү байгаа шүү гэдэг мэдрэмжийг өгч нэг урам сэргээх үүднээс Монгол адуунуудтай уралдаж илүү байгаа гэдэг мэдрэмжийг өгдөг үү? Гэхдээ одоо тийм Монгол адуу уйж байгаа хүн ч бас их ховрдоод байна шүү дээ. Тэгэл ажил хийж байгаа сунгаж байгаа морь болгон ч л одоо цустай болцсон тий. Тэгээ тоотой итгэн Монгол адуу л уйгдчих шүү дээ. Ер нь сүүлийн үед л тий. Дандаа л тэгэл одоо нөхцөл нь тийм болохоор ямарч аргагүй тэгэл тэд нартайгаа сунгаад л тэгэл хөрхий тэгэл хоцроод ирж идэв. Тэгэл яг нь хатан дээрээс нь гараад явчихж байгаа л дээ. Арай өөр төрсөн л адуу шүү.
Уяачдын мордууд сайн байгаа мордуудыг одоо нөгөө милээр хэмжээд за тэдэн милтэй байсан болохоор нь улсад ирсэн юм а гэж ярьдаг л та. Халдсан морин дээр одоо ер нь та сүүлийн үед милийн одоо хэмжиж үзэж гэнэ үү хэдтэй байна вэ гараа? Тэгээд тэр их ч одоо нэг хэмжээд байдаггүй шүү дээ тэр хойно яваад идэг юм чи. Ер нь бол одоо энэ одоо бага адууны мил дээр аюу өндөр болсон шүү дээ. Одоо энэ улсын наадмын дээр уралдаж байгаа энэ бага адуу дээр бол ерөөсөө дандаа хөнтөргөн газар уралдаждаг болохоор ерөөсөө тэгэл ерөөсөө гараа л биш шүү дээ. Тархины орой адуул уралдаж биш шүү дээ. Ер нь бол энэ адууны мил дээр бол амар өндөр болсон. Уучин бол одоо дүүрэн 45 та явдаг адуу улсад баг хол төрүүлнэ л гэж ярьдаг байлаа шүү дээ. Одоо 50 55 гэж л ярьдаг байсан. Нэмээ халдсан мөр яг нэг сайхан дүүрэн 45 та л адуу багт. Би бас зүгээр гинт сая таныг ярьж хат бодлоо та магадгүй одоо халдсан морь нөгөө тэдний туурайн чимээ илүү байгаа, илүү хурдан байгаа даа гэдгээс зориг нь мохж байгаа боловч тэрний юм цуцшгүй чанараас нөгөө одоо эрлээ задуунууд нь ч гэдэг юм уу одоо имид одоо бас тэднэрт зүрх шиг тийм мэдрэмж төрдөг болоо тийм ажиглагдах уу? Ийм одоо дайчин байгаа, одоо нэрдээ тохирсон тий. Үгүй халдсан морь тэг малцсан морь чинь баг эрлээс даагч гүйцэхгүй шүү дээ. Тэр эрлээс даагч бүр тэр их мордноос илүү өндөр мэлтэй явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр миний халдсан морь нэг морьныг нэг зүрх зэргээр мохоогоод байж чадахгүй л ажил дээр бол яг нэг уртын нарандаа уралдахад бол бас хэцүүтэй. Сэгэмтэй орооцолдод уралдахаараа заавал дийлж салдаг. Яг наадан дээр бол бас морьны зүрх зэргийг бас мохооч мэдэн шүү. 3 одоо аймагт болсон 4 бүсийн уралдаанд төрүүлсэн байна. Говь шанхардад 2 удаа төрүүлсэн. Ер нь энэ одоо халдсан морьчууд нийт улс бүсийн уралдаанд хэд орж байгаа юм бэ? 7-8 л орж байгаа. За 15 онд 3 байгаа шүү дээ, тийм ээ? Тий. 16 онд төрүүлсэн 1 3 ариг. За 4 төрөвтэй. 3 ариг юм байна. Улс бүсийн уралдаанаас. Улсад 2 аригдсан юм. Тэр 4 төрөвөөс ер нь хамгийн онцлог нь магадгүй одоо таны ярианы өнгө аясаас харахад энэ жилийн дундгов дээр бол бас хүлээж тамгалж байгаа хүлээлт тийм өндөр байгаагүй гэдэг утгаараа ч юм уу нутгиа гэдэг утгаараа энэ жилийн говийн бүсийн дөрөв онцгой байсан болоо гэж боддог чинь. Тэгсэн. Тэгээ нутгиа би ч ер нь нутгийнхаа 70 жилээр нэрч чадаагүй. 60 жилээр нь би ч хөөхд байсан да туслах болцсон байсан. 60 жил дазраг шүдэл 2. Далзан морины эцэг үр азах шүдлэн 70 жилээр 8 илж байсан баха. Хар азар маань 9-оор аваад өгчээсэн. 60 жилээр 70 жилд ирж чадаагүй. Тэгээ энэ жил 80 жилд очсон. Тэгээ азар төрүүлчихсэн. Тэгээ ихмэр хээрмэр төрүүлэх байх л гэж бодоодсон л та. Тий. Тэгээд үзүр дээр л хоёлоо хөдөлсөн. Тэгээд нөгөөх нь л арай сумархаад л байсан. Тэгээд яг үзүр дээрээ дайраад орчих лээ. Тэгээд сайхан байсан. Тэрийг бол үгээр хэлэх аргагүй сайхан байсан. Дутгийнхаа томой дээр унгийнх нь насны хамаарыг төрүүлгээд азрах их морьныхын төрөг авна гэдэг бол үнэхээр сайхан. Өнгөрсөн жил бас зөв бүсийн азрах их морьны төрөг авсан. Энэ жил говийн хүмүүсийн азрах их морьны төрөг авсан. Сайхан байна лээ. Мэлми чигтгэв. Чигтлэг байхад тий. Надаас илүү тэгээ нутгийн маань ард хүмүүс сайхан баярлж байгаа шүү дээ тийм ээ. Нутгийн нэр гаргана гэдэг чинь сайхан шүү дээ. Ер нь бол их морь төрүүлгэн гэдэг бол уяачаад хамгийн том өсөл мөрөөдөл байдаг юм а гэдэг уулц уяач болгон хэлдэг. Та бол их морийг түрүүн авах уу зөв дараагаар нь оруулж шээ. Энэ амжилт ер нь хэр олон давтагдсан байдаг юм болоо. За бүсийн наадамд ч бас хэд байгаа бох шүү. Энэ жил 2, өнгөрсөн жил хээрмэр төрүүлэмний зэрд нар 3-аар орж исэн. Тэрний өмнө чинь шагийнхаа хөрмөр манай амгалан хэр 2 бас гоё юм бүст. Гөөгөгийн хөрмөр 3-уулаач давхуртаа орж исэн. Тэ бас мэлээ хэдвээ явах. Дайчин халдсангийн хамгийн онцгой хурдан байсан уяан их зөв ивэлсэн. Одоо тэр жилэл би үнэхээр энэ халдсан морины одоо эдийн гаргаж одоо үнэхээр хурдаар нь эрлэж чадсан юм а гэж боддог он жил хизээ их хурдан байсан юм. 8 настай морь их хурдан байсан баг. Улсад уралдаг. Тий, улсад уралдаг жилээ. Тэр чинь бас тэгэл үзүүрийнх нь 2 морь бас цустай морь ч шүү дээ. Яг үү тэр 2 байгааг бол их хол төрүүлэх л баг л та. Тий. Гэтэ одоо миний 2 морь ам үзчихэл шүү дээ.
тэр жил их онцгой байсан баха ер нь. Тэгээд данзаа харивжаад очиж сайхан төрүүлээд манай хөрмөр ам үзүүлжүүлээ шүү дээ. Тэрний чинь дараа жил бас их хурдан байсан юм байна лээ. 9 настай мөр би улсад бас нэг жоохон тарган дух уяад. Тэгээд нэг сунгаа дээр хүүхэд нь толгой өвдөд гэд буулгаж аваад сунгаж чадаагүй. Тэгээд нэг сайн сунгаа дутуу ирсэн байна л да. Тэгээд жижиг хүүхэд унжсэн мордуулаа явуулсан чи. Цагаан хөтөл дээр нөгөө баалаг хачгараад идэг нөхөр чи. Бууцсан байдаг хөөх. Тэгээд шагийнхын өрмөрний хоолн жоох хөдөлсөн бахна. Өрмөрний хүүхэдтэй солио тавь гэж хэлээд. Тэгээд их мөр төхөөрөмжөд орцсон хойноос нь ирсэн шүү дээ миний мал замбар дээр хойно заварж байгаа. Тэгээ эргэсэн нэг 100 гаруй дээр явж ирсэн шүү. Тэгээ цагаан хөтөл дээр 37 намар давдаг байхгүй. Тэгээ хүүхдээ хэлээд татаад наадгаа. Одоо бойл гээд. Ганцаараа гараад ирэх. Тэгээ татаад аваад үлдсэн. Тэр цагаан хөтлийн уруу дээр. Тэгсэн чинь хойноос нь бөөмөрд орж ирээд дахиад нөгөөдөгтөө хөдөлждөг байхгүй. Тэгээ нөгөө тэгээ яваад харнаггүй татнаатаа бойл одоо нэгийг төрөхгүй юм яах гээд байгаа гэдэгсэн. Аман дэлдэхгүй байна гэдээ хөгдөгдөг байхгүй. Би уцс зүг явуулж байсан. Тэгвэл нэг жоох явуулаад үзгээд гэсэн. Тэгэл явуулсан чинь л. Тэр нэг бичлэг байдаг шүү дээ. Нэг нефт хойноос орж ирээд үзүрийн мөр дээр. Тэгэд амралтгүй ирээд. Тэр урд мордон сайхан амарцсан. Ханалцж явахтаа амралтгүй хойноос навцарч яхаж хацраад. Тэн дээр л би дуугаа байсан бол тэгээд чирчгтэй яваа нэг хайрагдах хэмжээнд байсан юм л урд нь л байсан юм бэл. Тэгээд хүүхэд хамаагүй шахсаар байж байгаа үзүрийн мордон дээр хацаач. Тэгэл ирээл яг золгохон гутал нөгөөд дахиад хөдөлж байгаа юм чи. Тэгээд үнэхээр яач чадаагүй бол толгоор орж ирсэн. Тэгээ их хурдад би ерөөсөө уралдаж үзээг байгаад. Тэгээд нэг ямар ч яах юм алзамбард минь дахиад их хурд олдооч өгөөч үгээд. Нутаг бас гантай. Нүүдэл судал таараа бас нэг хэд хоног ажил муутай авцраад нэлээд суларцсан назраа мартуулсан. Тэгээд бас л нөгөө яг таг Монгол адуунтаа бараг төрүүлж л байгаа мөр шүү дээ хурдад. Тэгээ нэг дахиад долоолж ирсэн. Тэр жил 2 том нааданд долоол болчиход. Хоёрхон бүст аваач нэг төрүүлгэсэн. Сайн төрүүлгэсэнтэй. Тэн дээр бас манай шахах өрмөр давхартаа бас орж ирсэн. Тэр 2 жил бас хурдан байсан баха. Тэгээ дараа жил нь 20 онд улсад 10 шттэ. Тэгэл бас л үзүүрт нь бас Монгол морь ховор шттэ. Тэгээд дараа жил нь наад улсын наадан болоогүй. Тэгээ энэ жил улсад 15. Яг Монголдоо бол бас нэлээд төрүүлж мэдхэр шттэ тий. Тэгж л бод тийм дөө. Тийм л мордоо миний алдсан мэт. Ер нь сайхны их насны мөр яаж ээж төрдөг юм болоо? Энэ ерөөлөөр төрдөг юм болоо? Эсвэл нөгөө удам хуршил үржлийн бодлогын зөв тохируулах хэрэгтэй гэдэг юм болоо? Сая одоо хэдхэн хоногийн өмнө бас мөсрөх ярилцлагыг сонсч л дээ. Энэ сайн их насны мөр их хор төрдөг болчих гэдэг нь ярьжсэн. Ер нь яавал одоо сайн их насны мөртэй болох юм шиг үнэ? Та юу гэж бодож байна? Өө яг одоо нэгт одоо адууны удам хуршил хоёр тэгээд адууны маллага харьцалгаа шүү дээ. Тэгээд ер нь 3 тэгээд бас нэг айлыг үдэж үйт юм. Тэгээд тэр талаараа бас нэг төрдөг л байна. Манай говьч нь ган гачиг их болон 106 их болдог. Манайх яг сайхан адуу сайхан өсч үржээд ер нь унгаа адуу яг дахиж эхлээд би ч сургууль төгсөөд өнгөж 10 төгсөөд уяад эхэлсэн. Ер нь унгаа адуу ер нь сайхан дахиад эхэлсэн юм а. Тэгжээд л нэг давтамжтай нэг 200 болоод ер нь 10 жилийн хөдөлмөрийг харьцуулсан л та манайх. Уугаар нь л ярих болсон. Тэгээд эргүүлээд 10 онд судлаад 11 онд л одоо энэ онгоралцсан морь дээр гарч байгаа шүү дээ. Тэгээ яг нөгөө нэг 2 жил совь орцсон байсан манай гүнүүд. Тэгээд одоо тэр манай хүрээ азрах бас улмуудад уралдаан болцсон байсан үе. Тэгээд л эдгээр чинь 11 онд төрөл 16 он хүртэл би ч одоо азрах хэмээр айхтар байхгүй тэгэл нэг улсын нааданд ганц нэг хоног өөрөө мал харигдуулаад ингээд явж байгаа. Эднэр нэг 6-тай нийлээл
газар ихмээр болоод тэгэл тэр говийн бүст очиод нэг наадан дээрээс л улсын алдартай болцлыг хангаж ирсэн шүү дээ. Тэг би өмнө аавда тэгдэг байсан юм аа. Тэгээд адуугаа хариулаад адуу маллал ингээл явж хахад унган дамхтаа адуугаараа хол хэд дээр нөтлөд төв зингэлт хоорондоо бийлгэл ингээл гэдэг. Тэгэл манай аав л энэ сайхан мөрөөдөж байна даа л гэж бодож өгдөг гэсэн гэж. Тэг яах вэ нөө адуугаа сайхан арчилж тордож явдгийн л ачгаа ял байх тэр. Тэгжээж л ер нь хурдан адуу төрдөг байх. Энэ халзан морь ер нь одоо лав хүчрэг гэж хүн одоо таныг мэдээж тодтогоод ярих юм бол олон одоо адуунууд хүн нөө халтар живэртгээр сүл тул солонгоц зэрэг олон одоо хурдан морьдуудын талаар ярьж болно л да. Гэтэл дайчин халзангүйгээр лав хүчрэг гэдэг хүний тухай ярих боломжгүй л байна. Тэг үнэхээр л одоо энэ тань дээр л үлдэж хурдлах хэвээр энэ түүхийг тантай хамт бичих хэвээр байж дээ гэж бодож байна. Яа тэлэр бас уг нь бол энэ чинь бас заруул зарчий гэсэн бодлоо байсан тий. Тэгсэн. Энд чинь 11 онд би дөнгөж уятан төгсөөд малын хэмчээ ингээд төгсөөд 5 жил сур төгсөөд тэгээд л морин дээр очисон. Тэгээ очисон манай гөөгөө аав хоёр ирж байна 106-нд нэрвэгдсэн. Тэгээ хаврын дөнгөж ногоо гарч байгаа хатуу туранхай. Тэгээ төөрхөө өвөл цонгоонц нэг хоёр мотоцикл муудсан. Тэгэл яг л очиж ирсэн байхгүй. Тэгээд адуун такиж байсан чинь миний мотоцикл эвдрээд тэгээ сууж исэн чинь цэцээ Будбаатар гэдэг залуу манай найз залуу. Зөө шин хожаа мотоцикл унаа такиж ирдэг байхгүй. Тэгээд хөстө мотоциклоо зарчих гэдгсэн чинь чи мөнгөөр л авахгүй юу гэдэг чинь. Тэггүй мөнгө өгч чадахгүй. Чи өрөнгийн төл гарах байц авах гэдэг. Тэгээд үзих нь аваад такид очисон. Тэгээ хол байцаа заадаг байхгүй. Заалан байц ус ээлтэй байсан. Шүдлээ өрөнд гарцсан. Энэ хол байцыг гэсэн өрөнгийн төлөө ярьч охин ч чамд бас нэг эрг болох адуулах байх гэдэг. Тэгсэн чинь нөгөө мө жоохон байцыг харж байгаа холдох хот чи аварна давсаар дөнгөж ногоо иж байгаа адуу үеийн суларсан байсан шүү дээ. Тэгээ моцоглоо өгчих гэдгсэн чинь үгүй гэт. Тэгээд за чи тэгж гол би ер нь морой гэж моцоглоо болио ойлаа гэд. Тэгээд гэзэн тухтан зарчангаа алдсан тэр чи. Тэгээ морой гэж моцоглоо авна гэчээд хэдэн морь барьж аваад өмнө гоо татвар явуулаад азар даах хоёр таквны гэдэг. Тэнд очиод хоёр нас тако хоёр моцоглыг аваад. Тэгээ унааж аваад. Тэгээ такод ирсэн чинь дөнгөж хул байц 90 хонгор алзуу гаргасан зогсож байсан. Тэгээд яваад нөгөө чинь дараач нь даах болоод. Тэгээд 14 оногоос бүгдийн л уйн гэдэл уйсан. Тэгээд гологдож үлж байгаа нь миний хаалцсан мөр гөөгөө хөрмөр хоёр жижигхэн даах гэд гологдоо үлдчихсэн. Тэгээд 100 намар шатан манай сумын наадам хийгээд тэн дээр уяаснаар цуглалцсан. Тэгээ нэг юм нэг үлдсэн даа сар байгаа зүснөө сургаад би ч гэсэн манай нутгийн хууийг ах тэр таквад ирдэг. Уяан тэр. Тэгээ хонгор халзан морийг дөнгөж нөмөдаа барай үйц тарган даг барай үйц. Өрөнгийн тул дааг зараа шүү. Айлын гэж. Тэгээ халзан морь энийг сая 500 мянгаас төгч шүү гэдгсэн чинь. Нөгөө чинь голдох жижиг юм байна гэдэг. Тэгээд л над үлдсэн морь доо. Тэгээд би шүдлэн өвлөн шинийн 3-нд суман дээр нэг шүдлэнгийн уралдаан болдог байсан. Тэнд нөгөө зунжанга нөгөө хэд нь уралдсан юм чи. Энэ уралдааг үгийн уйж үзье гэд. Тэгээд халзан морь шүдлээ өвлөн уяад. Тэгээд анхны уралдаанд намаа үзчихсэн. Тэгээ нурд юм байна да гэд. Тэгээ шүдлээ улсад ч уралдаагүй бүст ч уралдаагүй нөгөө нэг өгөөгөр улсад шүдлээ амаа үзүүдэд энэ Төв аймагт 7-оор тавьчихсан. Тэр жил тэрийг л том нааданд авч явуулснаас нөгөө мал зүрээ дээр тоохгүй байсан юм. Тэгээд сумынхаа 80 жилийн дурлцсан чинь 3-аар тавьгаад. Тэгээд их сайн өрөөнөттэй говьд бас сайн байсан өрөөнөттэй уралдаг 3-аар тавьчихад. Дараах нь сайхан ууны ойд авчид тавьсан дахиад 3-аар тавьчихдаг. Тэгээд энэ ер нь яван чангараад байна. Энэ одоо тэлэр ангаавд энэ төрүүлэндээ гэдгсэн чинь
урж бүгдийн дийлээ төрүүлчих байсан. Тийм л үр байхгүй юу. Тэгэл ер нь надад үлдэх. Надад доох манай саунд байхад бол байсан юм байлээ. Тэгэл одоо бишгөө сайхан баярлал болоодий 12 настай мөр төрүүлэл явж байна. Олон жил нэг морийг ингээд уяадрэхлээр уяарч эзэн хоёр энэ их шиг тухайн асуудал яригддаг бол уяалаар хүм морь одоо нэг морьтойгоо яриад гэл уйчдаг хэрдэг тий. Гэтэл мэдээч одоо нэг нь адуус нөгөөх нь хүн тэр хоёр яг шууд ойлголцсон гэсэн юм байхгүй. Энэ их шиг буюу биеийнхээ байр байдлаар ойлголцсон тухайн асуудлыг ярьдаг юм байна л. Та ер нь халдсан морьтойгоо тийм байдлаар ер нь хэр ойлголцдог ярьдаг уу та? Яриа штэ тэгэл. Багл баргал хинжтэйгээ юм ярьж байгаа юм шиг яриа штэ тэр энэ штэ. Ян тэгэл давхил хийж байгаа, ажил хийж байгаа тал тэгэл яриад ажил хийж штэ. Тэгээ ер нь тэгэл нэг олон жил уйцсан болохоор нэг иймэрхүү ерэн дээр иймэрхүү болохоор давхдаг даа гэд өөрөө нэг хэлж өгөөд байгаа юм шиг тий. Тэгээд нэг олон жил хамт уяад ингэ явж гарч. Баргал нэг эле ойлголцож байгаа юм шиг л болж идэг штэ тий. Иймэрхүү байхад миний алзам нэг төрүүлдэг. Энэ вакцин дээрс нэг одоо ингэ явцдаг даа. Тэгээ мэдрэгддэг те. Үндэсний өв соёлыг дэдлэгч дэдиш. За мал амтныг хоол боловсруулах эрхтнэр нь одоо хоёр ангилж байгаа штэ. Нэгдүгээрт олон дасгалгаа тодооттой хоол боловсруулах эрхтэнтэй, хоёрдугаарт одоо нэг дасгалгаатай хоол боловсруулах эрхтэнтэй гэж. Адууны нэг онцлог нь бол хэвэгч малаас шал өөр нэг дасгалгаатай хоол боловсруулах эрхтэнтэй амтан. Ходоод шулуун гэдэс бүдүүн гэдэсгээл ингээл ерөнхийдөө болчдөг. Тэгм учраас адуунд бол аль болохоор шингэц сайтай ийм тэжээл өгөх ёстой. Адуу өөрөө эдсэн үүснийхэн одоо шимт тэжээлийн нилээд хэсгийг боловсруулж чадахгүй хомоолороо гаргацдаг. Тэгм учраас тэн дотор үлдэгдэл шимт тэжээл их байгаа учраас хэвэгч мал тэрийг хамаж идээд идэг шүү дээ. Тэгм учраас адууны тэжээлийг бол аль болохоор няцалж хоол боловсруулах эрхтнэр нь гидснийх нь ханаар шимэгдэх тийм боломжийг бий болгож өгж одоо боловсруулсан ийм тэжээл өгвөл маш сайн байдаг. Тийм ч учраас бид нар нөгөө шингүүртэй уяас гэж одоо няцалсан, бяцалсан, за дээрээс нь хог шороогийн чулуу төмрийн үрдсийн түүсэн ийм одоо бүтээгдэхүүнийг гаргаж байгаамаа. Тийм учраас манай уяачд бол энэ дээр ер нь нэг дасгалгаатай амтанд бид нар одоо хурдлуулах гэж байгаа учраас эннийхээ одоо аль болохоор хурдан шингэдэг ийм л тэжээл өхийн төлөө ажиллах ёстой. Байгалаар бол яг хэвдээ тэр хурдан шимэгдэхгүй байлаа ч гэсэн тэр чинь эдэл гараад байдаг учраас энэ бол их хэмжээний тэжээл хэрэгэлдэг. За дараагийн нэг асуудал бол юу гэхээр энэ бэлтгэж авч байгаа өвсний шимт чанар гэдэг юм бол туйлын чухал. Шимт чанар хичнээн өндөр байна. Тэр одоо идэж хэрглэж байгаа өвсний хэмжээ төдийчний бага байх боломжтой. Тийм учраас бол одоо аль болохоор ногоон өвсийг ногоон байхад нь одоо хадаж бэлтгэж авах тал дээр бид нэр их анхаарах хэрэгтэй. За бас нэг зүйл бол юу гэхээр энэ ногоон тэжээлийн тухай манай уяачид их асууж байгаа. Ногоон тэжээл өхөр одоо ингээд өөхөлчүүд байна. Дотор өөх маш их сууж байна гэж. Энэ аргагүй. Яагаад гэвэл ногоон тэжээл энэ бусад улс оронд бол бүгд ногоон тэжээлээр тэжээж байгаа. Гэхдээ онцлог нь ямар үед хураасан гэдгээрээ л гол ялгагдж байгаа. Бид нар бол дөнгөж одоо цэцэглэлт эхлэхээс өмнө ингээд хураагаад авал энэ бол жинхэнэ хадлангийн өвс шиг өөхлүүлэхгүй жинхэнэ шимт чанартайгаа байж чаднаа. Хэрвээ одоо энэ ногоон тэжээллийг чинь бүр бүдүүрэлээд нүүрс ус их болоод өөх тос их болцсон хойно нь бид нар хурааж аваад байгаа байхгүй юу? Тэм учраас бол бид нар цаашдаа бол яах вэ гэхээр бүр 8 сард 9 сарын ихээр ногоон байхад нь хурааж аваад хураасныг нөгөө эргүүл тойруулдаг тармуураар ингэж тармаж цаг уураа харж иж хатаагаад ингээ ногооноор нь одоо хэрвээ бид нар бэлдэж чадах юм бол заавал одоо байгалийн ховор нандин болцоод байгаа тэр өвсийг бол хэрэглэхгүйгээр ногоон тэжээл бас хэрэглэж болно. Ийм одоо ямар үе шатанд нь гэдэг. Тэгэхээр энэ намар болохоор бүх мал амтан бол одоо өөхөн таргаа хийдэг. Энэ яагаад өөхөн таргаа хийж ийм гэхээр намар болохоор өвс шарлаад ирэхийн тулд үедээ бүх одоо нүүрс ус тэр өөх болгодог юм нь одоо энэ шарлсан өвсөнд байгаамаа. Шарлаад намрын өвсөнд. Тэгэхээр зуны өвсөнд бол байдгүй байх нь шүү дээ. За борог өвсөнд бол бас бага байдаг байх нь. Ийм учиртай.
Тийм учраас аль болохоор эрт 8 сард юм уу 9 сарын сүүлд оройтод тарьсан ногоон тэжээлийг бол 9 сард ногооноор байж яхад нь толгойлоогүй байхад нь одоо хурааж авч өгвөл таны одоо адуу бол одоо дотор өөх суухгүй гэж ингэж ойлгож болно. Тэгэхээр бол яг үхээр ерөөсөө хүчит тэжээл үр тариа бол хурдан моринд бол заавал одоо нэг 20-оос 10-аас 20% байх хэрэгтэй. Тэгэхээр одоо уяа мориндоо бол заавал зундаа бол одоо нэг их сайхан затгалан витаминтэй өвс ихтэй байлаа ч гэсэн зохих хэмжээнийхэн тэр юмыг өгж байх хэрэгтэй. Ингэж одоо дуршлыг хөргих өөр тэжээлээр одоо тэжээх энэ олон төрлийн тэжээлүүд дээр тэжээх тусмаа одоо илүү сайн нэгдэн байхгүй одоо микро элементийг нөгөөгөөс авдаг. Нэгдэн байхгүй уургийг нөгөөгөөс авдаг. Ийм учраас аль болохоор тэжээл бол олон найрлагатай байвал их сайн байдгийг шүү гэдгийг хэлье. За ер нь бол одоо уургаар баяжуулсан тэжээл гэвэл одоо манай хурд байгаа жишээ. За энийг бол одоо уург одоо ногоон өвс сайн гарсан жил бол одоо заавал энүүгээр тэжээх албагүй. Зүгээр сайхан үр тарианых нь арай хямдвартэйг өгөх ёстой. Уург илүүтэй одоо протеин өндөртэй тэжээлийг хизээ өгөх вөхөр нэгдүгээрт бол одоо бага мал төгөх ёстой. Бага мал одоо өөрөө одоо өсөж торнж байгаа учраас тэрэнд өөрт нь одоо магшуул яс өсөлтөөсөө хавуулаад одоо арай илүү уургийн хэрэгцээ бий болдог. За хоёрдугаарт ачаал өндөртэй байхад, гуравдугаарт улирлын хувьд одоо хавар өнтер чинь бэлчээрийн болоод нөгөө хадсан өвсний чинь уургийн шимт чанарын хэмжээ бол маш бага байгаа шүү дээ. Ийм үед илүү их ууралг тэжээл өгөх ёстой. Тэ. Тэгэхээр тэжээлийн хор гэж хүмүүс яриад байгаа. Тэгэхээр энэ их хүчит тэжээл идсэн, дээрээс нь тэр их одоо эслэг целлюлозыг боловсруулах гэж маш их адуунаас хүч шаарддаг тэр одоо ногоон тэжээл энтрийг их хидэд ирэхээр бол ажил хийж хөлсийг авч бодисын солилцоог нь эрчимжүүлэхгүй бол ингээд ерөнхийдөө боогдчихж байгаа. Дотор өглөөд цосон дотор нь байдаг одоо тэр холестерин тослогийн хэмжээ нэмэгдээд ингэчээд байгаа юм. Тийм учраас бол уяачид бол тэр тэжээл ажил хоёроо тааруулж байгаа тохиолдол бол тэжээлийн хор гэж бол ер нь их байхгүй л дээ. Юмын нэг талдаа хэтрүүлчихэд эсвэл одоо бортооны мал шиг хэтэрхий хөдөлгөөний багасгаад их тэжээгээд байвал тэр чинь уралдах биш бордоо болоо явчихна шүү дээ. Энийг л одоо тэжээлийн хор гэж яриад байгаа ер нь. Үр тарианы хадгалах хугацаа бол ер нь гайгүй л дээ. 3 жил хүртэл сайн одоо нөхцөлд бол хадгалж болдог. Тэгтэл ямар ч юм одоо шинээрээ шин одоо талах гэдэг шиг малтаа ч гэсэн илүү тийм амттай, эдэмжтэй байдаг байхгүй юу? Тийм учраас бол одоо бид аль болохоор шин ургацын шин одоо түүхий дээр л одоо тэжээлээ бэлтгэж ингэж малчид ч гэсэн тийм л одоо тэжээл өгж байхын төлөө л явах хэрэгтэй. Ер нь аль болохоор он ондоо багтаагаал хэрглэж байх л хан зүйтэй ер нь. Түрүүт 19 оны уралдааны ирсэн 9-тэй нөгөө татуулаад тэгээд хойноос их урттай оржиж яадаг ш тэгээд. Тэгэхээр магадгүй тэр үед ирээд яхад хэрвээ одоо юу гэдэм бэ? Би ингээ элчээрээ явсан бол айрагдах боломжтой байсан юм а гэдэг юм уу? Тийм илэрхийлэмж гаргасан үгүй юу? Зүгээр сонирхаад асуухад. Тэр чинь тэгээд нөгөө уралдаад ирсэн тэгэл амар том алдаж байгаагаа өөрөө мэдэл. Өөрийгөө л зүгж байгаа шүү дээ. Тэгэл морио харахаар л өрөвдөөд л. Тэгээд баг уйлж л байлаа тэр үед. Тэгэл манай найз нар ирээл заа өгш ямар амаа тий. 7-гийн даваа иргэдэг өгш. Юунтэй ингэдэг ингээл. Өөрийнхөө том алдаанаас болоод тэгээд алдчих болохоор. Том алдсан шүү дээ тэр тий. Сайн адуутай учирж ижил сайн уяач болдго юм аа гэж ярьдаг. Тэр баяр лав учир гэдэг хүн өнөөдрийн зэрэгтэй Монгол улсын 7 удаагийн шилдэг уяач болоод Монгол улсын хамгийн залуу манлаа уяач гэж нэрлэгдэхэд энэ халдсан морины нөлөө ер нь их байсан болов та юу гэж хэлэх вэ? Тэгэлгүй байх. Халдсан морчил намайг өдөө сайхан цолон төрөж шүү дээ. Би яхаа цаг өөрийнхөө унгаа дуугараас үлсээ. Манлаа уяач болсон шүү. Бас олон жил ладоны төлөө явсан. Тэгэл миний аавын л их
одооны төлөө олон жил сэтгэл зүрхээ зориулж явсных л гавьяг бас адуу хүүн гаргаж явах л гэж боддог шүү дээ. Ер нь бас өгöd бахта аавгаа нэг алдарт байж болгочих гэсэн л гэж мөрөөд жил явлаа. Тэр нь сайхан том халахын том уяасныг хараад л иймэрхүү болох юм л гэж л их л мөрөөддөг л байлаа тэгээд. Тэгээ одоо ингээд харж байхад бас сайхан цолын хүртсэн байна. Энэ бас буруугүй яваа гэл ачхаа байх л гэж боддоо шүү дээ. Аав хүү манлаа. Тий. Уучт. Тэгээ манай Эрдэнэ төгс гээд манай аав яхахын нөхөд бид хоёр бол багасаа адуун тавьсан нэг дор морой уйдаг. Тэгээ гуруула усын цол хүртсэн гэж тий. Тэгээ сайхан байдаг юм да тэгээд. Түрүү би бас ярьжсэн таныг одоо лав хүчир гэдэг хүнийг тодтохын тулд олон хурдан хөдөлгүүдийг ярьж болно гэж. Та тэр сая ярилцлагын өмнө ярьж байлаа л да. Ер нь одоо Монгол төрийн зарлагтай наадам буюу их хурдыг тооцоогоор улс улсын уралдаанаас 60-аад айраг төгрөг авчээ. 2013 онд одоо Монгол төрийн наадамд анх морь айрагдсан тийм ээ. Тэгж үзэхэд бол энэ 9 жилийн хугацаанд бол энэ бол маш өндөр амжилт. Зарим нэг хүний бол мөрөөдөлтөж буухгүй тав гэж мэднэ. Тэгэхээр ийм амжилт үзүүлсэн тантай олон хурдан хүлгүүдийн талаар ярьж болох бах. Гэхдээ одоо үзэгч түмний хүсэн хүлээж байгаа энэ цагийн бас бахархалт хурдан хүлгүүдийн нэг хүннүү халтар гэж азрахны талаараас ярихгүй өнгөрч болохгүй хаа. Халтар азрах бол одоо нөгөө нэг богинохон хугацаанд захилсан ийм сайхан бахархалтай ийм сайхан хурдан хүлгүүд юм. Халтар азрахны талаараас ярьж өгч. Ер нь та чинь соёл анх уусад аригдуулсан тийм ээ. Тэгсэн. Халтар азрах маань Дорнод аймгийн цагаан осом юм. Тодманлаач Бацар хавнгаадо шүдлүүрээ ховд нутагт Доржин Батбаяг гэж хүндэтсэн юм байна лээ. Тэгээ Язаалүүрээ Баяуулгийн бүстэй нийлээ 6 төрүүлсэн байлуу 7 төрүүлсэн байсан байна. Тэгээ нэг өдөр манай морь талбарч хамбар унаач маань нэг энэ ховдод нэг сайн үрээ байна гэдэг. Тэгээ бичлэгийн нууццгээ гэдэг. Тэгээ манай Батуулдахаа санал болохгүй ийм үрээ байна гэдэг. Тэгээ яваад үзээтэй гэх наваад хийдий. Чи өвөл хэдэн сард юм? 1-2 сард л баг. Тэгээ онгоцоор яваад нисчих гээд. Би онгоцон цуух айгу дурггүй. Тэгээ үгүй би онгоцон цуухгүй. Тэгээ одоо манай малын хэмж төвшин баяр явдаг байхгүй. Тэгээд яваад онгоцын буудлын дээр цаанаас хацруулаад Батбаягаар хацруулаад тэгээ үзүүлээд тэгээ төвшөө очиж хөлгөөнөр барьж үзээд зургаар бичлэг хийгээд тэгээд хүнний ярийн онгоцоор явсан бохгүй ниссэн бохгүй. Тэгээд сэрвэгийн нэмжээ тэгээд задахчаа янзын өрөө жижиг ялтар өрөө гоё өрөө. Аавыг саналт ирдэг байхгүй. Тэгээ 8-ыг даваад тэгээд шууд хүнний ярийн онгоцоор нисч үзээд авсан болохоор шууд хүннүү алтарыг нэрлэлж шийгээд. Тэгэж анх үнэн алтартай учирч байлаа. Тэгээд нэг 10 хоногийн дараа олцыг торолд ирсэн гээд. Тэгээ өрөөд ирсэн. Жижиг алтар үрээ. Өрөөд цөөдө сар жившээгээд л гаргаа усалсан чинь тонгочид аквад л өрөөгөөд л янз юм аа. Тэгээд азарга үрээ хаврна. Гүү. Би холдод мордод ичээжсэн. Тэгээд урагшаага нүгэд цэций хам богдогч нүгэд. Ингээд тойрс нүүсээр ж нэг газар нэг 7 14 хонд 5 сарын дунд уяас гараад. Нөмөрөндөөч ажил хийсээ байхгүй нүүсээр байтал таардаг юм а. Тэгээ бүр баг энэ Монголын урд хил номгон сомор. Тэр хоёр их хайрхан дэнд очиж нэг 15 хоноод. Тэгээд ерөөсө бүтдэггүй. Шороос үлдээ тавиад ногооч тоослоо. Тэгэл ер нь нүү игээд 6 сарын 23-нд ямар ч давхилгүй мордтой. Төв аймгийн Баян жаргал их хууланд ирж буухал. Тэгэл мордоо уйс. Тэгээ алтар руу гүү азаргуураа уйсан. Тэгээ тэр жил чинь бас корона гэд улсын ганцхан наадам болсон шүү дээ. Тэгээ хоёрхан сунгаатай. Тэгээ хоёр сунгаа нь бүр хөөрхий дандаа ганцаараа л яваад өгдөг. 8 км-с зам нь тэгж таарад байдаг.
8 км-ээс 2 сунгаад дээр сунгаад. Тэгээ усууд 3 шиттэй. Тэгэл соёл үрэ тавигдсан. Тэнийг л уралдсан. Тэгээ авчиг азраг өнгөрсөн жил улсын наадамд оролдоно гэдэг их гоё байсан да. Тэгээд улсын наадам хойшлсон. Тэгээ зүүн бүс нэг сайхан төрүүлсэн шүү. Бас нэг монголчуудыг огшоож, өрн таартай улсуудыг бас огшоож сайхан төрүүлсэн давны алтар азраг. Тэгээд соёлын улсад гурлаа авчиг зүүн бүс төрүүлээ. Тэгэл хоёр хуралцсан азраг. Тэгээд 7 настай энэ жил уйсан да тэгэхэд. Алтар азраг. Тэгэд өнжөөч болоогүй маань жил 7 настай. Яагаад гэвэл 100 жил яг тах хугацаад 2 том болцсон тийм ээ. Тэгээ их хурдтай жил. Хурдан морьтой. Хурдан азрагтай. Хойшоо суугаад ахаар хүлээсэн л дээ. Тэгээ яалчгүй тэгэл уймаар сагтаал уйдсан тэгээд. Орц төрийн наадамдаа нэг 5-аар тавьсан. Тэгээ их хурдад очиод золгоо. Зүйл тохиолдсон та. За сайхан дурсан жасан эхлэж байна. Үнэхээр бол 2000 өнгөрсөн жилийн зүүн бүсийн уралдаан бол үнэхээр гайхамшигтайсэн. Би яг тэр уралдааныг өөрөө үзчихсэн болохоор мэдчихэв. Үнэхээр мэдээж хурдан морь уралдах, морь гараанаас гараад явж байгаа, барианд орж байгаа тэр мэдрэмжийг яг ингээд гарахаасан цагаас нь эхлээд үзсэн хүн бол яг бариан дээр морь үзэхэд нэг л дутуу санагдаад байдаг шүү дээ. Ер нь тэгээд уралдааныг яг нэг дагаад үзсэн хүн тэр амтанд орчоод өөрөө ирэхгүй л татагдаад байдаг. Үнэхээр би бас энэ олон жил морьгээ сурвалжлаад явж байгаа олон сайхан хурдан хөлгүүдийг багталтай төрүүлж ярихтайг харж байсан. Гэхдээ нодлон жилийн өмнө халтрын тэр барианд орж байгаа тэр агш бол бас л давтагдашгүй. Өөрөө ирэхгүй хүн болгоныг хөвсөлцүүлсэн тийм сайхан дүр байсан. Гайхамшигтай. Тэгээ бодчихл яаж яг зүр одоо тэр тайдын ярианаас бол орж за төрүүлэх нь бол тодорхой. Тэр хол одоо дасарч төрүүлэх үү гэдэг тухайн асуудлыг л тайд хоорондоо ярилцсан байна гэж ойлгосон. Тэгээ яг тэгж хол тэр одоо багталтай сайхан дөрүүлэхэд уяачаас ер нь ямар ажил гаргаж яаж тэгж хурдыг маруулах юм бэ? Тэр тал дээр бас ярьж байна. Үнэхээр гайхалтай сайхан байсан тэр бол. Яг гоо азар гуйхад бас ажилтай л та. Ер нь тэгэл нөө хоёр азар хоорондоо нэг хангинаал зөрөхөд нэг байр ухарж үйдэг гэж нэг дээр үе үг байдаг. Азар гуйх хэцүү. Азарганд уруулчих гад байдаг. Гүү малантаа дангруулаа барьчих гэдэг. Ер нь азарга адууих бас жоох хэцүү л дээ. Тэгээ халтар азарга ер нь нүдний цэцгийн мэтэл харилж байсан. Тэгж уйсан. Тэгээ 6 настай азаргаах сайхан уйсан да. Тэгээд зүүн бүст очичоод урд өдөр нь бас хилжлээл. Би яг нэг төрүүл найрагдана гэдэг нэг сагсурууд идэв. Тэгээд азарга харчаад би айрагдуулах гэж ирээгүй дээ халтар азарга би маргааш их төрүүлэх гэж л ирсэн л гээл. Уяаныхандаа тэгэл өнгөрөөл уяаныхан дотроо л ярьж ийл. Миний халтар азарганы давхлынх нь онцлог арай өөр л дөө. Адуу уралдаж угаад нэг хөөхөд хөдлөгөхөд нэг 200 м яваа тогтдог бол миний халтар азарга 400 м яваа тогтох жишээ нь ингэж арай холт харалдаг л та. Тэрүүгээр адуунаас ялгаад жижигхэн биеинд баймгүй том алттай. Ер нь уралж явахдаа айгүй том харагддаг шүү дээ. Сервэний өндөр бол миний онгоралзан морь шиг шүү дээ. Тэ онгоралзан морьноос нэг санжил өндөр баг. Нэг 36.5-тай 37 өрдгөл азаргаас шүү дээ. Тийм л азаргадаа тэгээд өөрийнх нь тэр нэг төрц удам өгчлийнхэн тэр юу байдаг бах та тэгээд ингээд нэг хөдлөхөөр морьноос арай илүү хөдөлдөг тийм азарх байсан шүү. Тэгээд нэг зүүн бүст нэг бас улсуудыг огшооч сайхан төрүүлсэн. Энэ жил тэгээд бас тэрэнд мөргөж хичээсэн тэгээ болоогүй маа. Өвөл хойд хөлөө бэртэж гисэн. Тэр одоо нөгөө хөлөнд тэр өвөл авсан бэртлээс юм уу тий? Тэг яг хойд хөлөө бэртэж нэг хашаа өшгөлөд хойд энэ бариуныхаа шинжинд ингээд битүүж харуулсгүй байсан базрах байхгүй. Тэг ингээл тэгээд тэр чи эмчин нарт үзүүлээд ингээ яхаар энэ хойд үений шингэн задарцаа энэ амирг болсон гэсэн баг. Тэгэл одоо бас гадаа дотоод руу тэр зураг үргийг явуулаад үзүүлээдсэн. Тэгэл төвшин байрт найз талцаа одоо чи хилэмжил одоо өөр хэнийг гэх хүчил одоо хаардаг. Өөр хүмүүс найз маань 2 сар ер нь азаргнаас холдоогүй дээ тэгэхэд сайн хэмжилсэн хөл.
Тэгээд ямар ч ой төлөвийг нь эмчлээд авсан. Тэгээд доголохын байлгатлал нэг гүү өх цаг болчихж байгаа. Өвөл хаврын эдлэг болчихж байгаа юм. Тэгээд гүүгийн нөгөөл ногоонд гаргасан. За эртхэн эхлэе гэл. Тэгэл яг дөнгөж хөлс эхэлж байтал нөгөө ороо нь гарахгүй байж байгаа. Дөрвөн гүүгч чи ороо нь гарахгүй байж байгаа. Урд төлөв өшөглөвчдөг байхгүй гүнд. Тэг ингээ урд төлөв нь хавдартай бас 7 хоног алдчих юм чи. Тэгэл яг сайхан нам жормонд ороод 6 сарын 10 гээл тэр чин хөлсний ажил нь бүр эрчимтэй эхэлж байгаа. Тэгэл ихний таквил өгөөл. Тэгэл дунд таквил дээрс ихсүүлэл ингээл цагнууд нь жоохон задраад ирж байгаа юм л да. Хөндүүр нь гүйцэд гараагүй азрах. Тэгэл яг ажлыг нь тохируулж хийсээр байгаа л 2 сунгатай улсын хатанд тацарсан. Тэгээ би цагаан хөтөл дээр нэг адуу нэг соёл байхдаа ингээд цагаан хөтөл үлдээд ингээ хулганаад идэх. Өмнөөс айгаад хулганаад идэх ингээд жоохон багтраад дутуу болохоор гүйцэд бол хамт явчихдаг. Тэгээ өмнөөс цагаан хөтөл дээр ямар ч үлдэн шүү. Тэн дээр сайн амраагаараа гээ хүүхдтэй хэлцүүлсэн. Тэгэл ер нь төхөөрөмж унаа шуудахаарсан шүү дээ. Үзэрээ азархтай адилд яваад байсан. Тэгээд араас нь тохиод ирсэн чи цагаан хөтөл үлдэж ихтгий. Тэгээд энэ дээр сайн амрааж гоод аваачаарай гэдэг. Тэгээд яг дутууг нь мэдээд гоо тэгтээ гоё уяатай байсан. Тэгээд гүүгэд болоог бахт нь 2 айхтар хөдлөгцөн л дотор чи. Жохон баламгдуулаа. Тэгээ 2 3 замаас бас гараад 4 5 руу нийлээл ер нь тэгээ нөгөө хэдээс илүүрхэд байгаа юм л да. Яваад л тархины язган дээр очичоол сайхан гарч ирээл жоохон талчаадсан те. Тэгээд харахгүй л ордон мал юм билээ тэгээд улсынхаа нааданд айргийн таваар тавихгүйсэн. Яг дотор төрүүлэх хийсэн гэж хичээсэн. Хич бодсон. Би ер нь азраг улсын нааданд айргад төрүүлж үзээгүй. Бүсийн нааднуудаар л төрүүлж айрагдсан. Тэгээд алтар азгаа их төрүүлэх хийсэн гэж хичээсэн. Тэгээд ямар ч айрагд болсон. Тэгээд их хурдтай тэгээ хэнтэд их хурд. Тэгээ яг улсад жоохон дутуу уралдчихлаа да гэсэн бодол төрөөл. Л одоо ингэх гэж л уйсан юм чи одоо их хурдтай амарч сочи. Гойцсон. Тэгээ өглөө нь урд дотор нь дуграах үзчихээ жаахан сул шүү гэдэг. Тэгчээ явлаа шүү гэ манай ток. Марко өдр суучсан байхгүй. Сул энэ даалтараа зогч ингэж. Тэгээд өглөө нь босоод харсан нэрээд сул юм шиг арайс давцсан юм шиг үргэлж. Арайч өнгөцсөн буруу болцсон. Арай л нэг шарлангуй болцсон. Тэгээд одоо яах вэ их хурд тэгээд за ямар ч мордвол уралдъя. Яадаг санчуу тэгээд уралдчихээ. Тэгээд уралдуулсан. Яа сайхан уралдаж байгаа бол болохоо байгаал замаас гарч ирлээ. Тэгээд за болов. Ингээд татаал аваад үлдтэл аноос назрууд орж ирээд нөгөөдгийг дагж хөдлөл хүүхэд татахын завдлаг бол үленд хийх шигэл амар том бэртэл авсан л та. Тэгэл яач чадаагүй те тэгэхэд зэрэг унгахад авсан. Тэр улсад гараад одоо ер нь бол энэ жил та өөрөө ч гэсэн мэдчихэж байгаа. Одоо нүүр номоор энэ жил 100 жилийн түрүү одоо ямар ардуунууд байх вэ гэхэд азран дээр хүннүү халтрыг л гэж нэрлэдэг байсан те. Хүннүү халтар богд тэргэл. Тэгэхээр хүмүүс тийм өндөр хүлээлттэйс. Тэгээ улсын наадам тэр замаас гараад байхад би бол за жоохон дутуу байгаа юм болов энэ ингэж нөгөө халирч бол гарахад доо биш те гэл ингээл бодож байсан. Дараа нь яг үнэндээ нөгөө нэг учир шалтгааныг мэдэхгүй болохоор их хурд дээр аваад үлдэхгүй явдаа л гэл бодоод байлаа. Гэтэл та бол ер нь бол би удаа сая эхлээд ярихт чинь хөлний бэртэл нь бол сэдрээд байсан юм байна гэж боддоо үгүй вэ те. Үгүй. Гайл таарсан юм да миний азранд. Тэгэхээр тэр өвлийн авсан хөлний бэртэл 100% эхлээд авсан бас ахаад байж тээ язрын урд хойд хоёр. Тэгээ энийг та энэ богино хугацаанд яаж хэмжилсэн юм бэ? Манай одоо галын хэмж манай найз Төвшин байр гэд найз манай мордыг хэмжилдэг. Тэгээд манай найз л хэмжилдэг хэрэг мордыг. Тэгээд би яна малын хэмжийг 5 жил бас нэг номын дуу сонсч төгссөн. Тэгээд энэ маань надад бас их хэрэг болдог гэж боддог. Олон сайхан хэмж найз нартай би. Олон сайхан багш нартай. Тэгээд багш нараасаа зөвлөгөө аван найзуудаасаа зөвлөгөө авдаг. Тэгээд ер нь энэ бэртэл гэмтлийг манай Төвшин баяр л хариуцж бүгдийг. Манай мордыг.
эрүүл мэндийг манай найзлаар өчөж явдаг. Тэр хоёр бэртлүүл тэр одоо уян морины уян яц сэдрэг юм уу те? Тэр хоёр бас сэдрээгүй. Гэхдээ тэр хоёр л ерөөсөө тэр уяанд л амар хор болж байгаа л байхгүй. Тэр хоёр төл бэртснээс болж өвөл хавар ямар ч ажилгүй зогсцаацрах. Өндөр нь усын ч гаргаагүй азаргаа өргий. Тэгээд эртхий эхэлж хэмээг бас урд төлөн дээр нь гүн өшгөлж байгаад бас 10 хоног алдчихж байгаа. Тэрнээс болж л бас тэгж байгаа. Одоо яах вэ? Юу ч хэмээр юм дээ тэгээд одоо. Тэгэл болж өгөөгүй юм даа. Одоо юу гэдэм бэ? Та сая би халдсан мартайгаа ярьдаг юм а гэж байна шүү дээ. Хэдийгээр яг Хүннүү алдарт хоёрын өнгөрүүлсэн цаг хугацааны үед бол халдсан мөртэй харьцуулах ашгүй богино. Гэвч та тэр адуутай одоо ингээд өдөр шөнөгүй өглөөр өгвөл хамт байж штэ тий. Өглөө осол тэр адуун дээр очдог өдрийг. Тэгэхээр юу тийм дээ нэг тийм би өөр нэг болохооргүй байна. Энэ удаа нэг өнжий дөөч гэдэг юм. Одоо нэг эргээд уддаг шүү хүний. Тэгээд исэн болов гэж. Тим юм бодлоо төрөх үү? Тим юм. Дараа л тийм бодолд орж байгаагаас яг нэг уяал уралдах гал ингээл явж яхад чинь. Одоо л төрүүлэх ёстой л гэсэн л бодолд орж байгаа шүү дээ. Гэтэ яг их хурдын өглөө назар мордолж байхдаа би нэг тэгчихсэн. Улсын над маарай зүрхэнд нь ортол уралдсан юм шүү дээ. Өнөөдөр нэг бол нэг явах нэг хөлбөр явахгүй хаа. Нэг л өнгөсөн буруу ч юм шиг зөв ч юм шиг л болцсон байх шүү гээл тэгжсэн. Тэгэл буруу л болохгүй л байсан юм бэ нэлээ. Тэгэхдээ эрийг мэдэрч чадахгүй. Тэгэл одоо миний л буруу бах та тэгээд. Халиваа зарны болдотор манлаатай энэ зөв бас ярилцлах байсан. Халиваа зар нөгөө хамгийн сүүлийн уралдаа улсад уралддаг. Тэгээд тэр жилээ яг улсад мордолт гэж хат харцсан нэг өөр болсон байсан. Урд нь бол би ерөөсөө ингээд сэрвэлзээл уралдаа дээр тэр жил намд би нэг болохгүй байна ч гэдэг юм. Нэг л нэг тийм хоронгодгүй харцтай байсан гэж ярьсан баггүй. Тэгэхээр би сая бас тийм асуултыг таныг мэдэрсэн болов уу гэж тавьсан. Ер нь гэхдээ таны яриаг сонссон энэ Хүннүү халтар гэж үнэхээр бүр яг төрсөн өстой өгөгдсөн хурдаад байна тий. Тэр соёолн жил асал одоо тэр отор нүүдэл хийж явж байгаа л уяа дутуу байхад тэгэл улсад төрүүлж байдаг. Өнгөрсөн жил бол ахаад уралдаан байсан бол ахаад уралдах үзлээсэн шүү дээ. Зүүн бүслэр бол тэгээ улсуудыг лазаргаа хайрлсангүй барьсангүй юм тариагаар бөмбөгдөө даалчлал гэл ингээл ярьдیں۔ Тийм үг нь байдгүй би энэ алдар азаргач өөртөө хонуулах нь холгүй л арчилж байгаа юм ч уйсан. Өтөр шөнөгөө манаатай байдаг. Шөнө нэг адуу янз гахтлыг уулж байгаа л босоол тагвтгэл юм л байсан. Их л хайрлж байсан да. Тэгээд би 3 хуралдуулж 3 харигдуулсан. Нэг дөрвөл гэж 2 харигдуулаад 4-р хуралдаанд харилцуулахгүй зүйл тохиолдсон даа. Төлөвд нь ер нь эргэлцсэн бай. Авчиг азарга гураас. Энэ жил 3 эртэлтэй. Энэ жил би нэг 5 гөөхсөн байсан. Нэг нь айлгүй. 4 гоо одоо унаглан да. Тэдрийг хараад л талазарныхаа юуг алдчихгүй юмсан гал бас нөгөө хэдэн гүүгийн чинь нүдний цэцгийн мэт хамгаалаа л гэж. Тэгтээ манай Баталдаахаа сайхан да. Энэ жил өөрөө тэгсэн. За би ганц эдмишэд явах вэ. Одоо бүгдээрээ л энэ азарганд сэтгэл бий орсон. Бүгдээрээ нэггүй тавья гэд. Тэгээ би нэггүй тавиад, болдаах өөрөө нэггүй тавиад. Ган буруу найз маань нэггүй тавиад. Түшин баяр нэггүй тавиад. Тэгээ бас Батуйг хязгаарч архитуулж болохгүй шүү дээ. Тэр чи урдаа азаргаа бид нарт өгч бас сайхан нэрийг гаргасан те. Батуйгыг нэггүй тавь. Бид нар ингээ 5 гоо тавьсан. Орсон 4 нь хэлтэй. Тэнийх нь гоо хэл аваа. Түшин баярын гоо хэлтэйгүй байж дараад болоогүй те. Тэгээд нөгөөд нь л хэлтэйгүй нэ. Тэгээд яг уус эзэн хүн бол өөрийнхөө гүг тавина л гэж те. Тэгээд бас ингээ бүгдээ сэтгэл бие орчиж явдаг газар юм чинь ингээд. Бүгдээ нэг гүү тавих хэрэгтэй болоод. Тэгээд марсан бүгдээ нэг хэлтэйгүйтэй. Ямарсан 7 төл үлдчихэл байгаа юм байна. Тэгэх ах. Нэг хөрхөө нэг алтар унаг байна ас эцэгтэйгээ адилхан тэгээд. Азаргуулганд л гэж бодож штэ. Үнэхээр хурдан адуус төрөх юм байна.
төрдөг юм байна. Бас яг эзэн нэг бодлого өмнө олж хурдлагдаг юм байна эрдэнтэй ярилцж байхын агшин бодогдож. Тийм бахаа тэгэхэд. Сайхан урдаа зэрэгтэй таарсан да тэгэхэд. Сайн эзэн болж чадсангүй да тэгэхэд. Одоо сэцүү юм да одоо юу гэж хэлэхдээ тий. Эсвэл таны хэлдгээр одоо ингээл хурдан байгаа хурлуулах төрүүлэх тухайлаад мэдээж эрсдлийг мэдчихсэн бол хэн эрсдлээ ингээл тэр сайхан хурдан амтны хөтлөөд явуулах уу тий. Тэгэхээр бас тантай ярилцъя гэж бодож байсан дараагийн хурдан одоо бол би жиртгэр гэдэг мөрний тухайс нэг ярих юмсан гэж. Бас л энэ цаг үед яригдчихж байгаа хүн болгоны хүлээж байгаа таамагт байдаг ийм сайхан хурдан үлээ. Тэгээ энэ одоо жиртгээр одоо ер нь ус ямар онцлогтой одоо энэ та ер нь хэдийн үеэс уншсан гэлээ. Цэвэртээр 18 онд улсад хамаа үзүүлсэн байсан. Тэгээ 19 онд их хурд ганц мордсон баха. 19 онд манай Нямба ойсан. Тэгээд энэ хойд нэг сумын хойд төрүүлчихэд их хурдад уралдаа цагаан хотол давж ирээ тэгээд татуулчих ирсэн юм аа. Тэр жил бас уяа бас болоог. Тэгээд тэр жил энэ говьалт алиун сум явуулсан. Тэгээд живэртэй за чохлон төгсгөө манай нацт. Тэгээд нутгийнхаа их мөр төрүүлгэнэ гэдэг. Лаавах нь буурал мөртөө. Манай нэг хэр мөртөө очиад 3 морч угсарчд яваа тэр. Тэгээд ярьж сууж байгаадгүй нөө хээрмөр юу юм жил яав юм гэдээ ярьжсэн. Тэгээд ингээд болоогүй гэд. Тэгээ би нутаг руу очичоод байсан. Манай нутаг хайхтар сайхан намаршаад ногоо цагаат сайхан байд. Тэгээ би жавхаар руу залгаад хээрмөрийн говийн ногоо сайхан хитүүлэхгүй юу. Өгшин чинь нэг оролдоод үзэх гээд анх санал тавьсан. Тэгээд тэгээ хээрмөр анх над дээр 19 оны намар очсон. Тэгээд сайхан анхны цаснаас ихсүүлээд л эдлэгийг нь ээж яваад л. Тэгэл бас нөгөө айхтар нүүдлийн жиштэй явж л бас нэг торгомсог дохоо тарган дохуулсад мордоо тэгээд горуулсан шүү дээ. Тэгээ өнгөрсөн жил зүүн бүс сайхан төрүүлсэн. Тэгээ өнөө жил бас их юм бодож байсан ярмаар энэ хич гоё юм л гэж бодож байсан. Тэгээд энэ жил чинь тэгээд хайнаад айхтар байлаа шүү дээ. Тэгээд хайнаа түрээд. Тэгээд ерөөсөө би энэ болж өгөхгүй. Байж улсын наадам онжоод за нэг их хурдад мордуулаад энэ газар тэхэд дунд оруулаад татуулаад авдулцсан. Нэг л болж өгөхгүй. Амар хайнаач болохгүйсэн. Тэгээд давхар урыгаар гоё юм бүс таваачаад төрүүлэх байх гэсэн чинь харин халзан морин төрүүлээд ярмаар нам үзсэн. Тэгээд би энэ болохгүй байсан ч гэсэн өөрөө авраг төрцсөн юмнаас ч арай илүү мөр шүү дээ. Хаана илүү мөр шүү дээ. Тэгээд сайхан буураар ам үзүүдж үлээ. Тийм л учиртай мордоо. Манай энэ тод манлаач цогтын бацаах ах өнөх мөр шүү дээ. Ер нь за мэдээж олон одоо нас болгоны тухай ярьж болох байх л та. Гэхдээ би лагчтай бол дээд насны мөрдөөс болох онцлогийн тухайд жоохон дэлгэрүүлж ярмаар байна. Халцмаар босод одоо хүн алтар за ер нь одоо сүлтгүүл солонгос ярьдаг ингээл яриад байж байна. Ер нь дээд насны азрах их мөрийг энэ уяачаа эрдмийг шалгадаг гэдэг азрах их мөр дээд насыг ер нь яаж уюул одоо ингэж сайн давхаад ялангуяа давхар үеинд ингэж арга төр төгүүлгээд байдаг юм. Та жишээлбэл хэдийн үеэс одоо амар хэдийн үеэс идэлтгий үйл ямар хөө байдлаар тийжээдгийг идэлгийг нь яаж хийдгийг 100 хэдэн сард үрдээ хавар хэдэн сард ногоолдгийг нэг жилийнх нь үеийн талаар нь тавьчихаа ярьж өгч. Морь болгоо өөр уянлын онцлогтой шүү дээ. Яг бүх морь нэг юунд уйчиж болохгүй ягаар уйчиж болохгүй. Тэг яг би ч уг нь анх яг би дагаад морих даазраг их морьор хэлсэн. Тэгээ нөгөө нэг 100 6-нд нэрвдээд сүүлдээ багаад их тавьчихсан юм ээ. Даагд дэрэг чих айхтар тавьчихсан шүү дээ би. Тэгээ одоо болохоор эргээд даага том наадмууд оруулж чадахгүй. Улсад одоо ганц даагал аригд төрүүлэх дутуу байна да. Энэ жил харин дааг 12 орол тавьчихсан. Тийм байсан. Тэгээд одоо яг ингээ хараад хатаас дээд насны морноос арай илүү даагмаа тавих гэдэг юм уу? Энэ нөө дадуун сайн болол тэр байх та тий. Бусдаар бас нэг үнээс илүү айхтар
юм байхгүй шүү дээ. Яг нь азар адуу бол ер нь сайхан эрт хорыг гаргаад эрт сайхан ороог нь гаргаад эдлэг нь сайхан хийгээд тэгээ ер нь сайхан нандин сайхан үйж хатал болдог л эдэлтэй. За эхмөр бол харин харьцангуй эдлэгийг шаарддаг. За эхмөрний үеийн тал гэх юм бол одоо намарч өөр хэднэр чинь нэг 8 сарын 10-д гэл тавигдчих байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ сайхан сүүлөөж ногоонд таргалуулад тэгээ өдөө нэг 10 сарын нэг 10-д гаргаад нэг усны эм ордог гэж ярьдаг юм аа дээчвэл. Тэгээ би энэ эхмөрдийг нэг усан давцаар жоох зогсооч тий. Гол жоохон зогсоогоод бас нэг жоохон давгандаа цустай байсан бол сайхан тэрний яагаад ер нь их хорвол болоод байдг юм уу? Зарим усуд гол зогсоох дэмий эрэггүй л гэж үт. Ер нь бол хор болдгоо би бол хэдэн жил зогсооч хор болдгоо. Харин эсэргээр их айтайхан зүгээр болдгийг шүү. Мармалны хүч хөдлөөд нэг намрын нэг айтайхан сойроод айтайхан болчихдээ. Тэгэл одоо эргээл эн чи одоо ингэж нэг 7-8 хоног уягдж тавигдал 11 сарын 20-д тэгэл эргээлж хүчэнд орж байгаа шүү дээ. Тэгээ сайхан усыг гаргаж унаад л өөр сайхан усан задраад ирэх үеэс эсвэл сайхан ханилцуулаад. Тэгээ өвөл нэг сайхан тахгуулаад нэг онгойлгоцсон морь бол авартаа эргээд ногоонд бариад уяхад бол бүр харьцангуй сайхан болж чаддаг. Одоо бол ер нь тэгээд борны үе олж жилийн 4 үйлрэл болчлоо шүү дээ. Их баг гэлтгүү. Бусдаар бол нэг хүнээс илүүрхэд ингэдэг тэгдэг гэдэг юм бол нэг байдгүй мөө надад бодлоо. За тэгвэл энэ удаагийн харилцааг энэ хүрээж аргаая. За. Өчигдөө дараагийн уралдаануудад амжилт хүсье. Одоо энэ жилийн амжилтаар бол мөн л одоо Монгол улсын бас чансаа өндөр шилдэг байчд бол эрэмблэгдэх нь бол ойлгомжтой л байгаа байна л да. Бас хэсэг уралдаануудын мэдээ хараад энэ жил чинь тэгтээ айхтар өндөр байгаа юм шүү те. Тэгтээ ер нь бол бас гайгүй баха. Та ч одоо 3 төр болчихж байгаа сте. 2 төр үү те? 2 төрөө 6 харагч. Гайгүй баха. Би болох л авах гэж бодож байна. Тэгээ энэ жилийн үед бас нэрнгээсээ олон бүсийн уралдаанууд болоод бас морд их хувааглаа те. Тэгсэн. Говийн бүс ер нь хэр чансаатай болсон бэ? Тэгэл сайхан урдаад өнөд очиод уралдсан тэгэл. Сайхан часаатай л уралт амсах. Тэгэл альчил наадам. Ер нь тэгэл овооны наадам ч гэсэн л хэцүү гэдэг шүү дээ. Морь 6-аас дээш болоод тэрхээр л аригдуулах хэцүү шүү дээ. Ямар ч наадам тэгэл сайхан. За тэгээ бидний урилга хүлээж авч студид маань хүрэлцэн ирсэн манлаадаа баярлалаа. Баярлалаа. Монголын үндэсний малчин телевизийн сонгон үзэгч та бүхэндээ баярлалаа. Эрдэмт үеч эрэмгийн хөдөлгөөн цувралын ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрлээ. Манай энэ удаагийн зочин Дундгой аймгийн холцсон байгуул Монгол улсын манлаа уяач, Монгол улсын 7 удаагийн шилдэг уяач баяр сайхны лав хүчээр байлаа. Нэвтрүүлгийг хамтран зохион байгуулдаг үндэсний үе соёлоод эдлэгч Дидиш компанийн хамт олон талархлаа илэрхийлье. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяртай. Үндэсний өв соёлыг дэдлэгч Дидиш